Эмэгтэй хүний хувьд бол жирэмслэх үйл явц нь яаж явагддаг юм болоо? За тэгэхээр бас нарийн процесстой эрэгтэй хүнд бол төмсөг гэж байдаг те. Эмэгтэй хүнд өндөр. Тийм үү? Юу. За тэгэхээр жирэмслэлтийн процесс маань маш нарийн одоо нийлмэлийн процесс. Хоёул энэ дүргэж байгаа. Хүү. За. За тэгэхээр жирэмслэлийн процесс маань маш нарийн нийлмэл процесс. Энэ хүч бас дадаад унтсан шүү. Йоо. Хүүгүүд хоорондоо ингээд уурлахтаа ингээд нэг тийж ядгүй зөө. Октоодыг сонсон чинь төмсөг. Нэг октоо тэгж хэлчихсэн байхгүй. Тэр гээд санаад аваад. Үгүй тэгтээ яг ингээд эрүүл мэндийн хүүхдүүд инээд байдаг байхгүй юу? Энийг тоглоом бас хаан загас хараа өрөө. Тэгэл тэрнээ ч болоо явж мэдлэггүй очиж байгаа байхгүй. Сайн байцгаана уу? Y podcast-ийн 3 дахь дугаарыг эхэлж байна. Манай подкастыг Монгол Технологи төв болон Европын холбооны хамтын санхүүжилтээр хэрэгжүүлдэг YSC буюу залуучуудын доктортой хөгжлийн корпус хөтөлбөртэй хамтран хийж байна. За ингээд өнөөдрийн сэдв маань хүүрчхэн талаар байгаа. Энэ сэдвэр бидэнтэй ярилцахаар ирсэн зочинтойгоо бүгдээрээ эхлээд танилццгаая. За сайн байна уу? Намайг Тэмүүлэн гэдэг анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн бие анагаахын сургуулийн 5 дугаар дамжааны оюутан байгаа. Хамгийн анх та яагаад анагаахын чиглэлээр сурах болсон бэ? За ер нь бол багаан бас мөрөөдөл байсан. Тэгээд мис засалж болно, эмч болно гэж боддог байсан. Тэгээд яг нэг 2 дугаар курстээ бид ч орж ирээд анагаахт орж ирээд тэгээд бас мэрэгчлээ дахиад сонгодог байхгүй юу? Шүдний эмч үү, хүүхдийн эмч үү, хүний их эмч үү те. Тэгээд ер нь бол 2 дугаар курстээ ариж өөр мэрэгжил сонгосон байгаа. Би анагаах судлаач гэдэг. Одоо тэгээд энэ мэрэгчлэрээ сураад төгсөх гэж байгаа. 2022 онд төгсөг. Энэ мэрэгжлийг сонгоод судлах байгаа хүүхдүүдэд таны зүгээс өгөх зөвлөгөө юу вэ? Ер нь бол манай мэрэгжил бас гоё мэрэгжилтэй. Хүмүүс тэр болгон монголчууд маань бас мэддэггүй. Гэхдээ бол нөгөө нэг гадаад оронд ялангуяа дэлхийн нийтэд одоо хамгийн эрэлттэй байгаа маш сайхан мэрэгжил байгаа. Одоо бид хэдийн өнөөдөр жишээлбэл ковидын халдвар дээр цар тахал гэж яриад байгаа энэ зүйлээс маань аварж байгаа юм маань вакцин байдаг те. Бид нар бүгдээр мэдж байгаа. Вакцины хэн зохион бүтээдэг вэ гэхээр ерөөсөө бид нар bijдэг бие анагаах судлаачид буюу бие анагаахын инженерүүд маань бүтээдэг. Тийм учраас ерөнхийдөө бас нөгөө багасаа ямар нэгэн зүйлийг ингээд таньж судлах юм шинийг эрэлхийлэх бас нэг тийм хоббитэй байсан, амьд ургамал янз бүрийн ингээд судлах хоббитэй байсан учраас тэр хүсэл маань бас ерөнхийдөө энэ мэргэжлийг сонгоход ийм түлхэж болсон болов гэж одоо боддгийн. За хэвэл одоо гол сэдв рүү орцгоё. Хамгийн ихний асуулт бол хүсээгүй жирэмслэлт гэсэн асуулт байгаа. Одоо өсвөр насныханд одоо хүсээгүй жирэмслэлтийн тохиолдол хэрэг болж байна. Ялангуяа карантинтай холбоотой гоор нэмэгдсэн гэсэн. Тийм манай Монголд бас ер нь шийдвэрлэх ёстой зайлшгүй тийм асуудлуудын нэг болсон шүү дээ. За тэгэхээр хүсээгүй жирэмслэлт гэдэг маань ерөнхийдөө төлөвлөгдөөгүй жирэмслэлтийг л бид нар хэлж байгаа. Нэг айхтар одоо мэдээж өнөөдрийн подкастын дугаарыг маань дандаа өсвөр үеийн үзэж байгаа учраас айгүй бас цэгцтэйгээр хэдүүлээ ярилцаад явъя гэж миний хувьд бодож байна. Тэгээд ерөнхийдөө төлөвлөгдөөгүй жирэмслэлтийг хүсээгүй жирэмслэлт гэж хэлж байгаа. За тэгэхээр өнөөдрийн одоо манай Монголын эдийн засгийн байдалтай холбоотойгоор янз бүрийн асуудлууд мэдээж тулгарна. Өсвөр үеийнхэн маань хүсээгүй жирэмслэлттэй ингээд нүүр тулаад гів гинтийн байдлаар аав ээжтэй эцгийх болоод болчдөг. Яахаа мэддгүй ай сандардаг. Иннээс шалтгаалаад маш олон асуудлууд боловсруулаараа хөгжиж байна. Боловсруулаараа хохирно, эдийн засаг те ерөөсөө энэ дээр ярих юм бол маш олон зүйлээр бол ингээд асуудлууд үүсдэг, тулгамдсан юмнууд ингээд гарч ирдэг байгаа. За тэгээ ерөнхийдөө карантинтай холбоотойгоор энэ 19 оноос хойш те дэлхийн нийтээрээ ерөнхийдөө энэ өсвөр үеийнхэн дунд ер нь бол хүсээгүй жирэмслэлтийн тоо нэлээд өндөр байгаа тийм. Нэлээд өндөр өссөн байгаа. Тэгвэл ер нь хүсээгүй жирэмслэлтээс яг яаж өөрийгөө хамгаалах зүгээр юм бол одоо ингээд фэйсбુક юм уу интернет ухаар тий хуанлын сайн хөтөл эсвэл ингээд имүү гэдэг дээ шүү дээ. Тэгэхээр имүү ухаар яг ямар сөрөг талтай юм бол биэнд нь мэдээж одоо дараа төрөхөд ч юм уу тиймэрхүү сөрөг тал яг юу вэ? За тэгэхээр энэ дээр бол манайхан яг нэглээд юу гэдэг монголчууд маань ер нь олон улс дэлхийн нийтээрээ мэдлэг мэдээлэл маш муутай байдаг. За энэ жирэмслэлээс хамгаалах аргуудыг ерөнхийдөө мэддэггүй. За энэнийхээ үр дүнд болохоор нүсээгүй жирэмслэлт хэдүүлгийнх нь ярьж байгаа энэ юм руу ингээд яваад орчдөг. Жирэмслэлээс сэргийлэх
маш олон аргууд байдаг. Өнөөдөр дэлхийн нийтээр хэрэглэгддэг, эмнэлзүүд хэрэглэгддэг маш олон аргууд байдаг. За уламжлалт болон орчин үеийн арга гэдэг ерөнхийд нь ангилждаг бидэд. Жирэмслэлтэй сэргийлэх орчин үеийн аргад бол бид бүхний сайн хэлж яриад байдаг эмхтэй, эрэгтэй бэлгэвч ордог, эм ордог, тэ пил гэдэг одоо англиар яриад байдаг. Ерөндөг ордог, суулгац норпланд ордог, тэ өшөө одоо эмхтэй хүнд бол умаан гуурсыг хоолойг боох, эрэгтэйчүүдэд бол үрийн сүгийг боохч гэдэг юм. За эмэгтэй стерилизац, эрэгтэй стерилизац гэх мэтлэн маш олон аргууд ордог. Гэхдээ бидэд бол энийг ерөөсөө ялгааг нь мэддэггүй. Тэгээ яагаад ингэ ялгааг нь мэддэггүй юм бэ гэхээр бас энэ маань нөгөө хоёр талтай. Яг тэгэхээр бид нар ингээд бас хитрхи ингээд жирэмслээс сэргийлэх арга нь одоо ийм байдгаа гэдэг ингээд хилээд ингээд хүмүүст мэдээлэл ингээд өгөөд эхлэнгүүд нөгөө талаар ингээд жирэмслэлтээс бас хамгаалч болдсон мэн гэж бодоод тэр аргуудыг аягүй хэрэглээд байдаг. Гэхдээ энэ аргууд маань ямар нэгэн байдлаар бас дандаа сөрөг талыг дагуулж явж байдаг. Ирээдүйд нөгөө нэг ихийн эрүүл мэндэд нөлөөлдөг, тэ хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлдөг учраас ийм сөрөг нөлөөтэй юу гэж ингэж яриад байдаг. Тэ энэ бол сөрөг нөлөөтэй. Яагаад тэгэхээр энэ маань өөрөө тэр чигтээ дааврыг агуулж идэг. Эстроген, прогестерон гэсэн одоо эмэгтэй хүний өнд өвчнөөс ялгарч идэг даавруудыг агуулдаг. Тэгээ энэ дааврын бэлтгэлийг бид нар хамаагүй уугаад байж болдоггүй. Ирээдүйд яг нь маш хор хөнөөлтөй байдаг учраас биднээс яг нь тийм айхтар ингэж жирэмсэн сэргийлэх аргыг одоо ингэж яриад байдаггүй байх нь шүү дээ. Монголчуудын хувьд хамгийн том сайн мэддэг жишээ нь бол бэлгэвч байдаг мөн хамгийн хэрэгэлдэг. За бэлгэвчийн дараагаар бол бид бүхэн монголчуудын хувьд бол эмийг хэрэгэлдэг, ерөндөгийг хэрэгэлдэг. Ерөнхийдөө энэ гурвыг жирэмслээс сэргийлэх одоо байдлаар хамгийн их монголчууд хэрэгэлдэг гэсэн үг. Хүсээгүй жирэмслэлтээс болоод охтуудын дунд үр хүндэлт гэдэг процесс явагддаг шүү дээ. Тэр одоо яг яаж явагддаг юм бол? За тэгэхээр энэ талаар бол бас ерөнхийдөө аюу муухай мэрэгдэн. Тэр үр хүндэлт гэдэг маань ерөнхийдөө аль зэний ураг бий болчихсон. Одоо нэгсдээ хүүхэд маань маш бага дөнгөж одоо 3, 4, 7 хоногтой байх үед нь зулбуулах янз бүрийн аргуудыг хэрэгэлдэг. Таашны нэг ураг маань амьдрах тэр процессыг хөгжих процессыг тасалждаг. Тийм л зүйлийг хэлж байгаа үр хүндэлтийн бас хэд хэдэн юм олон аргууд байдаг. Гэхдээ хэдүүлээс энэ талаар дэлгэрүүлж яриад явах хэрэгтэй тий. Бас ер нь бол айгүй муухай яригдана. Хэрвээ та энэ талаар судлахыг хүсэж байгаа юм бол интернетээс бол хайж болно, мэдээлэл их байгаа. Гэтэ интернет дээр яг тийм үнэн бодтой мэдээлэл нэг 110% ч юм уу маш бага байдаг шүү дээ. Тийм тэгэхээр хэрвээ одоо өсвөр насныхандаа зөвлөхөд жирэмслэлт болоо тохиолдлоор тохиолдлын бэлгийн харьцаанд ороод за хүсээгүй жирэмслэлт ингээд жирэмслэлсэн яваагаа мэдээд ингэх юм бол маш хурдан арга хэмжээг авах хэрэгтэй, эцэг ихтэй хэлэх хэрэгтэй, ярилцах хэрэгтэй, эцэг ихтэйгээ яах вэ те. За ингээд эцсийн дүндээ бол дандаа мэрэгжлийн эмчид үзүүлж явах шаардлагатай, мэрэгжлийн эрүүл мэндийн байгууллага эмнэлэгт дандаа хандж явах шаардлагатай. Жирэмслэлтээс одоо хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх янз бүрийн одоо аргуудыг бол эмчнэр маань бас зөвлөн те, нарийн мэрэгжлийн эмч маань бол та бүхэнд бас зөвлөнөө. Тэгэхээр өсвөр насныхандаа бас эмчид ерөнхийдөө те айж сандралгүйгээр эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн байгууллагад ингээ очиод үзүүлдэг байгаараа, шинжилгээ өгдөг байгаараа те ингэж л захий да. Жирэмсэн болсон үед сарын тэмдэг 10 сарын хугацаанд ирдэггүй гэдэг. Гэхдээ нэг зарим саруудад бол нэг сарын тэмдэг ирэхгүй байх тохиолдол байдаг уу. Тэгээ тэр үедээ октоодын хөвчлэн одоо би жирэмсэн болчлоо гэж айдаг гэж найзуудаасаа сонсч ирсэн. Ер нь бол эмэгтэй хүний одоо сарын тэмдэг буюу мөчлөг гэдэг маань яагаад мөчлөг гэсэн гэхээр ойлгомжтой те, сар болгон ирдэг, сар болгон явагдчихийдэг процесс. Энэ сарын тэмдгийн мөчлөг гэдэг маань өөрөө даавруудын одоо бидний яриад байдаг нэг гормон гэдэг энэ зүйлүүдийн тусламжтайгаар явагддаг эмэгтэй хүнд бол одоо сая хэлсэн эстроген, прогестерон байна. Өшөө одоо дээр тархинаас, үнчин тархинаас бол одоо фолликул идэвхжүүлэгч даавар, лутeinжүүлэгч даавар гэдэг одоо маш олон энэ даавруудын үр нөлөө үндсэн дээр ерөнхийдөө явагдаж байгаа юм том процесс байгаа. Тэгээ яг ингээд нарийн ярих юм бол хүүхдүүд маань бас ойлгохгүй тийм. Охтуудын маань шилжилтийн наснаас сарын тэмдгийн мөчлөг маань эхэлдэг гэсэн үг. За ерөнхийдөө шилжилтийн нас маань охтын хувьд бол хөвгүүдээс арай эрт эхэлдэг. Үндсэндээ нэг 10-аас 11 нас орчим, 12 нас орчим гээд охтуудын маань шилжилтийн нас бол эхэлж янз янз л та тийм. Янз хүн болгонд янз. Ер нь 8 наснаас ч байдаг тийм. Дунджаар бол тийм 11-ээс 12 насны үед бол охтуудын шилжилтийн нас бол эхэлдэг. Хөвгүүд бол арай жоохон хожим 1 жилээр ч юм уу те 13 14 наснаас шилжилтийн нас гэж эхэлдэг. За ингээ охтуудад бол
анхны сарын тэмдэг одоо ирж эхэлдэг те шилжилтийн нас ингээ болонгууд менарки гэж одоо ярьдаг анхны биений юм ирэх тэр үйл явцыг. За ингээд энэс цаашаа 35-аас ерөнхийдөө 40 жил орчим тавтаг байнга явагддаг, сар болгоо явагддаг. Энийг бол сарын тэмдгийн мөчлөг гэж яриад байгаа. Ихэвчлэн сарын тэмдгийн мөчлөг маань одоо хөхтөн амьтад буюу дээд зэргийн хөвчлөлтэй амьтад те мичний одоо 10 зүйл байна. Сарсан баг бахаа зарим зүйлийн хулгунуудад бол сарын тэмдэг ирдэг. Ганцхан хүнд бас шим тий. Ганцхан хүнд бол нохоо мооронд явах бол нохоо мооронд бол бас сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө бол одоо сармагчин гэж ярьдаг те бидэрт хамгийн ойрын төрөл мичний овгийнхан болол сарын тэмдгийн мөчлөг байдаг. Тэгэхээр ерөнхийдөө энэ сарын тэмдгийн мөчлөг гэдэг маань охидын шилжилтийн нас буюу 11-ээс 11 болон 12 наснаас ахуулаад цэвэршилт хүртэл ингээд явдаг. Цэвэршилтийн нас буюу одоо 45-аас 55 насныхныг цэвэршилтийн нас гэж одоо үздэг. Тэгэхээр яг нь ингээд тооцоод үзэх юм бол 35-аас 45 жил орчим бол сар болгон явагддаг энэ процессыг сарын тэмдгийн мөчлөгөө гэж бид нар нэрлэждэг. Тэгвэл одоо ингээд жирэмслэлт яриад хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр яг хэдэн настайдаа охтууд жирэмсүүл зүгээрээд юм бол одоо ингээд 22 настайдаа их сургуулаа төгсөөд тэгээд яг сайн эдийн засгийн эрх чөлөөнд хүрээгүй байхдаа ч юм уу жирэмсэн боллоо гэж бодоход ер нь дутагдaltaй талууд их байдаг шүү дээ. Ер нь хэдэн настайгаасаа яг жирэмсэн болол яг зүгээр бол бие махбодын хувьд ч гэсэн. За тэгэхээр ерөнхийдөө яг тэд хэдэн нас гэж бол цаанаас одоо тийм байдаггүй тохиромжтой нас гэж бол байгаа. Тэр маань мэдээж 18-аас 25 нас байж идэг. За 30 нас байж идэг. Яагаад вэ гэхээр 18-аас одоо 25 насны үед бол хүний бие физиологийн яг хамгийн дээд түвшинд буюу одоо бүрэн гүйцэд те хүн маань одоо нэгсэндээ хөгжлөн бүрэн одоо боловсрдгоо гэж ойлгож болно. Тэгэхээр энэ насн дээр жирэмслүүл ерөнхийдөө зүгээр гэж үздэг. 35 наснаас дээш жирэмслэлтийг бол бас маш сайн хинжаах хэрэгтэй гэж үздэг. Яагаад тэгэхээр нөгөө нэг янз бүрийн одоо удамшлын өвчнүүдтэй тийм зүйлүүд маань бас ингээд нас ахих тусам яг нь магадлал нь нэмэгдээд идэг нөгөө төрөлд одоо удамшлын янз бүрийн эмгэгтэй хүүхдүүд төрөөд байгаа тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол аль болох яг нь 18-аас 25 наснд ерөнхийдөө жирэмслэл зүгээр гэж үздэг байгаа. За тэгээд энтэй холбоотойгоор манай одоо өсвөрийн үеийнхэн маань өөрсдийн мэдлэг мэдээлэл муутагаас болоод маш их одоо жирэмсэлдэгтэй төрдөг. За тэгээд аав ээжтэй мэдээж ингээд айж чид хэлдэг. Аав ээж нар нь бол ингээд анхны хүүхд тэмчэндээ те манай монголчууд тийм ойлголт байдаг шүү дээ. Анхны хүүхд тэмчээ ингээд гаргацсан дээрээ гээд гаргадаг. Энээсээ шалтгаалж маш олон асуудлууд ингээд үүсдэг те. Санхүүгийн асуудлууд, сурч хөгжих энэ боловсрал өөрсдийнхөө ирээдүйг хүртэл ингээд те бас өөрчилждэг. Яг үнэ хэлээд өөрсдөө бэлэн болоогүй байж штэ. Тийм одоо тохиолдол маш олон байгаа. Дөнгөж одоо 10 жилээ ингээд төгсөөд оюутан болоод оюутны амьдралд ингээд орж ирж явахдаа тийм сонирхоо шохоорхоод мэдлэг мэдээлэл муутагаасаа болоод жирэмсэлждэг. Ингээд манайхан юу гэж боддог аав ээжтэй хэлээд ингээд төрьё гэд төрчдөг. Ингээд хүүхд гэдэг бол маш том хариуцлага өөрөө. Хүүхд бол эхний 5 жилдээ хизээч бид бүхнээс холдохгүй зайшгүй асаргаа одоо сувилгаа байнгын хамт байж ах шаардлагатай. Тэгэхээр нэг үгээр хэлвэл яах нь бид нөгөө ингээд төрчөөд хүүхдүүд маань тийм бодолтой яваад ингээд төрөөд өстө сургуульдаа сураад ингээд хажуугаар нь ажиллаж амьдраад те сургуульдаа сураад хүүхдээ ингээд хараад явна гэж ойлгоод байдаг. Гэтэл яг үнэ хэлэхэд тийм боломж байдаг. Өнөөдрийн манай Монголын нөхцөл бид бүхэн бүгдээрээ харж байгаа те манай Монголын нийгмийн эдийн засаг одоо энэ байдал ямар байгаа вэ те ажилгүйдэл цайлан мөнгө муутай те ингээд юм ярих юм бол зөндөө ярина. Тэгэхээр яг ийм асуудалтай хүүхдүүд маань нүр тулгараад байдаг. Тэгэхээр энэ дээр бид нар юу зөвлөдөг вэ гэхээр үсээгүй жирэмслэлтээс ерөөс сэргийлэх гол арга маань гэр бүл төлөвлөлт байждаг. Гэр бүл төлөвлөлт гэдэг ингээ ярингууд айгүй тийм том юм ингээ ойлгоод байдаг. Нэг юм амар том юм ойлгоод байдаг. Гэтэл гэр бүл төлөвлөлт маш энгийн зүйлээс л эхэлдэг. Өнөөдөр найз охинтой, найз залуутай байгаа бол хоорондоо ярилцахаас эхэлнэ гэр бүл төлөвлөлт маань. Одоо хоёулаа яах юм те хоёлаа ихлэ сургууль соёлоо төгсөе. Энэний дараагаар хоёлаа ингээд хүүхдтэй болч ерөөсөө нэг ийм яг нь энгийн наацх иймийг л бид нар гэр бүл төлөвлөлт гэж яриад байдаг. Монголчууд бол төдийлөн одоо энэ зүйлийг ингээд ойлгохгүй хоорондоо одоо залуучууд маань ярилцдаггүй тийм. Тэгэл болгондоо гэж бодоол яг үнэ хэлэхэд ингээд хүсээгүй жирэмслэлт болоод ингээд хүүхдэд төрүүлждэг. Гэтэл энээс болоо цаатлын одоо нөгөө хор уршиг маань ирээдүйд гарч эхэлдэг. Тэ өөрөө бол одоо
аав ээж нар маань залуу аав ээж нар маань ингээд боловсрал байхгүй оюутан чигээр явж идэг тий. Тэгээ хажуугаар нөгөө хүүхдээ ингээд харахын тулд зайшгүй нөгөө хар бор ажил хийх шаардлагатай болдог. Тэгээ ингээд энийхэн дараагаар сурч боловсрно гэж боддог. Гэтэл яг үнэлэхэд тийм боломж байхгүй болчдөг. Тэгэхээр гэр бүл төлөвлөлт гэдэг зүйлийг бол бас манай залуучууд маань сайн ойлгох хэрэгтэй. Ер нь ингээд эрүүл мэндийн хичээл дээр ч гэсэн нэг их яригадаад байдаг нэг хідэн сэдв байдаг шүү дээ. Ер нь бэлгийн замын халдвар төвчин гэж яг юу юм болоо? Одоо жишээлбэл манай ангид гэх юм бол эрүүл мэнд гिचээ шууд биологийн багш нь орж ирэл ярьцдаг. Номноос унш гээд яг тайлбарлаж өгдөггүй яг тийм яг за ийм юм байд юм а гэд яг голыг олоод хэлдэггүй. Тэгээ тэрнээсээ болоод манай үеийнх их буруу ойлголттой явд юм шиг санагддаг. Таны бодлоор яг бэлгийн замын халдвар төвчин яг гэж яг юу? Тэгээ тэрнээс яг яаж сэргийлэх вэ? Ер нь бол зөв. За бэлгийн замын халдвар төвчин, бэлгийн замаар дамжих халдвар гэдэг маань бол англиар одоо sexually transmitted diseases гэдэг STD гэдэг бид нар товчлоод яриад байдаг. Маш олон одоо өвчин байдаг. Энийг ингээд ярих юм бол хизээч дуусахгүй, тоо томшгүй олон зүйлийг ярьдаг. Тэгээд энэ дундаас бол одоо тодорхой жишээлбэл манай Монголд одоо элбэг тохиолддог нэг 2-3 өвчнийг бол одоо жишээл дурдъя тийм. Манай монголчуудын хувьд бол хамгийн залуучуудын дунд элбэг тохиолддог бэлгийн замаар дамжих халдвар өвчин бол тэмбүү байдаг. Тэмбүү. За сипилис гэж яриад байдаг. За мөн хоёрдугаарт нь бол заг хүтэн буюу гонорой гэж бид нар яриад байдаг. Халамидийн халдвар, трихомоназын халдвар, бэлгийн хомгоо, герпес вирус гэдэг ингээд ярих юм бол маш олон төрлийн үүсгэгчээр үүсгэгддэг ийм халдвар өвчнүүд байдаг. Тэгээд эдгээр маань эрэгтэй эмэгтэй хүүсэнд яг нь юу гэдэг дамждаг. Бэлгийн замаар дамждаг учраас бэлгийн замын халдвар өвчин гэж нэрлэсэн. За тэгээ энэ өвчнүүдийн маань гол онцлог нь юу гэхээр ерөөсөө хүний дархлаа тогтолцоо гэдэг зүйлээс хамаарат янз бүрийн шинж тэмдгийг одоо өгдөг. Зарим хүмүүс жишээлбэл ингээ бэлгийн замын халдвар өвчнөд болцсон тухайн халдвар үүсгэж маань ингээд бие махбодод ороод ирсэн байгаа хэрнээ тэрийг мэдэхгүй явж иж болдог. Энэ маань нөгөө дархлаа тогтолцооноос хамаарч идэг. Гэтэл зарим хүмүүс яг шинж тэмдэг нь маш их мэдэгддэг тийм. Жишээлбэл заг хүтний халдвар бол эрэгтэйчүүдэд хамгийн сайн мэдэгддэг. Эмэгтэйчүүдэд бол баг юу байдаггүй, мэдэгддэггүй. Эрэгтэйчүүдэд яаж заг хүтний халдвар мэдэгддэг вэ гэхээр ерөөсөө шийхт нь ингээд өвдөд идэг. Шийдэг сүв гэж байгаа шүү дээ тийм. Энэ сүв буюу салст нь нөгөө нэг нисэрэ гонрой гэдэг тэр үүсгэгч маань ороо үрччихдэг. Тэгээд тухайн газарт өрөвслийг үүсгдэг байхгүй. Тэгээд эрэгтэй хүн ингээд шээгээд эхлэнгүүт яг нөгөө түлэгдэж байгаа юм шиг ийм мэдрэмж төрдөг. Шээж чадхаа болчдөг. Тэрүүгээр нь эрэгтэйчүүд ингээд мэдчихдэг. Энэ бол за би ямар ч гэсэн ингээд бэлгийн замын халдвар төвч авцсан юм байна гэд тэгээд яг нь эмчтэр ингээд очдөг. Гэтэл яг энэ заг хүтний халдвар бол эмэгтэйчүүдэд бараг мэддэггүй. Ер нь бол техч болоод явж идэг биш үү? Тэгэхээр энэ өвчнүүд маань ерөөсөө хүний дархлаа тогтолцооноос ингээ хамаараа зарим хүнд нь бол шинж тэмдэг нь маш тод илрээд явж идэг, зарим хүмүүст нь огт илэрдэггүй явж идэг тийм ийм онцлогтой өвчнүүд байдаг. Эрүүл мэндийн хичээл дээр бол ялангуяа уул нь бид нар маш сайн зааж одоо хэлж явах ёстой. Гэхдээ өнөөдрийн манай Монголд бас тийм одоо боломж байхгүй. Яг үнэхээр намайг 10 жилд байхад ч гэсэн яг л тийм ийм л байсан. Эрүүл мэндийн хичээлийг орос хэлний багш орж ирээд жишээлбэл зааж ах жишээ нэ тийм. Үндсэндээ бол ийм байж болохгүй. Яагаад вэ гэхээр эрүүл мэндийн хичээлээр яг бидний энэ хүү үржихийн талаар мэдлэг мэдээлэл олгох энэ эрүүл мэндийн хичээл дээрээ уул нь бол яг мэрэгжлийн багш бол орж ирж бидэрт зааж ах хэрэгтэй тийм байдаг. Тэгж чадах юм бол хүү үржихэн нөгөө мэдлэг мэдээлэл дадлаг хандлага гэдэг маань арай дэшээ ахиж одоо сайжрах боломжтой байна. За нойтон зүүд гэж одоо бас хүүгүүдэд явагддаг. Тэгээ эмэгтэй хүмүүстэй адилхан өмчлөлтөө явагддаггүй. Ер нь бол шийдэх ухааны талаас нэг судлагдаагүй байт юм билэ. Тэгээ яг энэ талаар хүмүүс яг юуг мэдэх ёстой байт юм болоо. За тэгэхээр нойтон зүүд гэдэг маань эрэгтэй хүнд бол элбэг тохиолддог. Гэхдээ эмэгтэй хүнд ч гэсэн тохиолдож болдог. За энэ нойтон зүүд гэдэг маань ерөөхдөө юу гэлдэг вэ гэхээр унтчих хүн одоо нойрсож явах явцдаа дур тавих үзэгдлийг ерөөхдөө нойтон зүүд гэж хэлж байгаа. За тэгээд энэ маань бол ёо За тэгэхээр нойтон зүүд гэдэг маань үндсэндээ яа. Энэ угаасаа эрүүл мэндийн хичээл дээр шинжтэй юм уу?
Нойтон зүйтэй чи ярихгүй багш нар өөрсдөө хичээл. Тэгэл Би бараг анх удаа л танаас ийм сонсож байна. Ерөөсө хүнээс. За тэгэхээр нойтон зүүд гэдэг маань бол одоо хүн унтаж нойрсож явах үедээ дур тавих ерөнхийдөө үзэгдлийг нойтон зүүд гэж хэлж байгаа. За тэгэхээр энэ маань ерөнхийдөө шилжилтийн насны буюу одоо өсвөр насны те хөвгүүдэд эрэгтэйчүүдэд бол хамгийн илбэг тохиолддог. Гэхдээ нойтон зүүд маань бол эмэгтэй хүнд ч гэсэн тохиолдох үзэгдэл байдаг, тохиолдол байдаг. За тэгээ нойтон зүүдтэй холбоотой янз бүрийн асуултууд бас байгаад байдаг л да. Энэ нойтон зүүд маань муу юу те юу юм ингээд асуугаад байдаг. Үндсэндээ бол хөвчлэн ерөнхийдөө ихийг тохиол энэ маш олон шалтгаантай нойтон зүүдэлдэг шалтгаан маш олон байдаг. Стресс байж болдог. Эсвэл нөгөө нэг удаан хугацаанд одоо бэлгийн харьцаанд ингээд орохгүй явснаас болдог инээ тэрийгээд маш олон шалтгаанууд байдаг. Мөн хамгийн одоо гол шалтгаан маань бол ялангуяа одоо эрэгтэй хөвгүүд маань ингээд унтаж нойрсож явахдаа орны даавуу матраасанда нөгөө нэг бэлэг хэрэгтнэрээ хүрлцдэг. Иннээсээ болоод хөвчрөд босдог. Тэгээд иннээсээ шалтгаалаад ерөнхийдөө нойтон зүүд маань зүүдлэгддэг гэсэн. Нэгсэндээ өглөөс хэрэгт нь бандаж нь одоо норччихсан бай, дотоож нь норччихсан байдаг те. За. Яагаад инеж Дотоож гэр бүр тэлдэг юм. Дотор хувцсан гэвэл. Яа, хэцүү сэтгэвтэй болох юм байна. Йой. За доктор ууц гэхээс юм. За. За тэгээд За тэгээд өглөөс ирэхэд нь бол одоо доктор хувцсан. Тэр сонсоход нэлээ хэцүү юм байна. Зүгээр сонсоход суухад хэцүү байгаа. Юу ярьжлаа. Тэгээ өглөөс ирэхэд нь орны даавуу, цагаан ирэлэл, дотоож зэрэг нь бол норчсон байдгаар хөвгүүд маань ингээд юу яадаг. Эвгүй мэдрэмж төрдөг. Яагаад ингэж вэ? Би орондоо шийдсэн болооч гэдэг юм уу те. Иймэрхүү бодол ингээд орж ирдэг. Тэгээд маш хичээд одоо гэрийнхнаасаа санаа зовдөг, нуудаг те. Яг үннийг хэлэхэд энэ маань бол бас хэвийн буюу физиологийн хүний өөрийнх нь байдаг л процесс байдаг. Гэхдээ нойтон зүүд маань үндсэндээ бол зарим хүмүүс, зарим одоо хөвгүүдэд маань бол ер нь эрчүүдэд маань амьдралд нь 1-2 удаа тохиолдож болдог. Зарим хүмүүст, зарим одоо хөвгүүдэд маань бол бараг 7 хоногтоо нэг удаа ч юм уу те. Бас хитрхи их ингэж олон давтамжтай одоо зүүдлээд байх нь бас эмгэг гэж үздэг энэ. Маш олон шалтгаантай нөгөө стресс байж болно, гадны янз бүр нөлөөлөл, хоол тэжээл хүртэл ингээд хүнд хоол удаа идээд унтах те. Энэ зүйлүүд маань хүртэл юу ячдаг, нөлөөлж идэг. Цөөхөн зүудлэгдэх нь бол хэвийн үзэгдэл байна те. Айж ич сандрах юм байхгүйгээр ерөө нойтон зүудлсэн байвал босоод те цагаан хэрэглэл даавуу хүнжлөө угаадаг те. Дотор хувцаа ингээд угаадаг ийм л ерөөдөө процесс байна. Одоо бидний сургуульд одоо заадаг эрүүл мэндийн хичээл байна. Биологи хичээл дээр бас ингээд хагас уус нөхөрчмөн талаар заадаг. Гэтэ энэ нэг хангалттай юм шиг санагдгүй те. Та энэ талаар юу гэж боддог вэ? Үнэхээр үнэн эрүүл мэндийн боловсролыг бид нар ингээд 10 жилээс нь өгдөггүй. Тэгээ энээсээ болоод нөгөө мэдлэг мэдээлэл муутай ингээд залуучууд энэ үсээгүй жирэмслэлт, үр хөндлөлт, үргүй идэл, бэлгийн замын нөгөө халдварт өвчнүүд их байгаад байна гэж залуучуудаа бас буруудаад байдаг. Яг үннийг хэлэхэд бол бас 10 жилээс нь ингээд улан суйртайгаар цэгцтэйгээр энэ эрүүл мэндийн мэдээллийг ингээд өгвөл бид нар яг бүгдээрээ сайжрах боломжтой. Энэ асуудлууд маань бас яг бид хэдийг шаналгах одоо тэ арай багасах юм боломжтой гэж үздэг. Хөөрчхөн сэдвэн ер нь бол нээлттэй ярих сэдв мөн үү? Мөн байлгүй хөө. Энэ хүн болгонд байдаг бие физиологийн тэ бид нар бүгдээрээ хань ижилтэй болдог, үр хүүхэдтэй болдог хизээ нэгэн цагт тэ. Тэгэхээр энэ маань зайшгүй яригдах сэдв. Тэгээ бид нар ядахнаа л одоо яаж хүүхэдтэй болдгийг тэ энэ бэлгийн замын халдвар төвчнөөс яаж сэргийлдгийг тэ нэг хүндээ яаж ингэж одоо үнэнч байх энэ бүх зүйлийг одоо энэ эрүүл мэндийн хичээлээр авч явах шаардлагатай. Ер нь бол нөгөө нэг одоо та бүхний эрүүл мэндийн хичээлээр бас зааж байгаа шүү дээ. Төвмийн зарчим гэж зааж байгаа сте. Тэвч, үнэнч бай, бэлгэвч хэрэгэл, мансууруулах бодис бүү хэрэглээ гэдэг нэг юм дөрвөн үгний товчлол төвмөн гэж одоо яриад байдаг. Энийг бас залуучууд маань бас амьдралдаа хэрэгжүүлж явах шаардлагатай. За энэ үрээд энэ удаагийн дугаар маань өндөрлж байна. Тэгээд маш сайн сонссон танд баярлалаа. Энд цаг зав гаргаж хүрэлцэж ирсэн Тэмүл ахтай цаашдынх нь ажил амьдралд нь өндрөөс өндөрт амжилтыг хүсье. Y podcast маань энэ үрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.